Зя сайн байцгаана уу. Тэгэхээр би өмнөх бичлэгнүүд дээр ярьсан. Одоо ингээд хятад хүмүүс монголчуудын талаар юу ярьж байна. Ингээд сошиал янз бүрийн одоо сувгууд дээр аппликейшнүүд дээр монголчуудын талаар юу ярьж байна гэдээ бүгдээрээ бичлэг хийсэн. Тэгээд хамгийн их гарч ирсэн юмнууд нь та санаж байгаа бол эмэгтэй хүмүүсийн талаар айгүйх ярьжсэн те. Монгол охтууд одоо жоохон юм явдалтай нээлттэй байна, ингээ амархан байна ч гэдэг юм уу. Тиймэрхүү юмнууд айгүйх ярьжсэн мөртлөө ямар ч тийм мэдээлэлгүй ингээд одоо эсвэл өөрсдөө хурч ирээд ингээд би ингээд гадуур шөнө явж исэн чи инглээ тэглээ эсвэл ингээд зүгээр гудамжаар явж байхад нь ингээд охтууд нь хурч ирээд намайг ингээд ийш тишээ явъя ч гэдэг юм уу. Тиймэрхүү ямар ч мэдээлэлгүй ийм зүгээр ингээд шууд л ингээл бодсноо яриад эсвэл зохиогоол ингээл бусдыг харлуулах гэж ингээд үзэж байгаа нь бол надад амар тэнэг санагдсан. Тэгээд миний бодлоор болохоор бас юу гэдгийг болов гэж боддгийн. Өөрсдийг нь тоохгүй байхаар ч юм уу эсвэл яг ямар бодлого байгааг нь мэдэхгүй байна. Гэхдээ ер нь бол би хятад хүмүүстэй ингээд ярилцж байхад Монголд ирж байсан хятад хүмүүстэй ингээд ярилцж байхад эрэгтэй хүмүүс нь би ер нь эмэгтэй баг хятад хүмүүстэй нэг таарч байгаагүй. Монголд ирж байгаагаас нь. Тэгээд эрэгтэй хүмүүс нь болохоор ер нь бол ирчээд за ингээд шүн гарвал хаагур очиж болохоор байна. Тэгээд одоо тиймэрхүү газрууд хаана байна? Та бас ойлгож байгаа. Тиймэрхүү газрууд руу би явж үзмээр байна ч гэдэг юм уу. Тэгж надаас асууж ирсэн. Тэгээ би өөрөө болохоор тиймэрхүү газрууд руу явдаггүй. Шүн болохоор баар цэнгэний газар ч гэдэг юм уу. Зугаа цэнгэний газар руу ерөөсөө явдаггүй болохоор би бас өөрөө явахыг хүсэхгүй байгаа болохоор тэр хүмүүстэй явахгүй. Би тийшээгээ тийм газруудаар ерөөсөө огт явахгүй, орохгүй. Тэгээд тиймэрхүү газар хаана гэдгийг нь мэдэхгүй. Тэгээд өөрсдөө тэр газруудаа олно биз гэд тэр газрууд болохоор яалтчгүй угаасаа улс болгонд байгаа л да. Гэхдээ би өөрөө болохыг очихыг хүсээгүй болохоор тэр хүмүүст ингээд надад тийшээгээ явах хүсэл алгаа та хэдтэй ингэж зугаацах хүсэл алга та хэд өөрсдөө ингээд сонирхож ивэл өөрсдөө тэрийг ингээд хүмүүсээр хайлах гэнтэр гэж хэлж исэн. Тэгэхээр эндээс ингээд харах юм бол хятад хүмүүс ер нь бол өөрсдөө айгүй тийм одоо ингээд толгоотох ингээ бодож байгаа юмнууд нь жоохон тиймэрхүү байгаад байгаа юм. Би өмнө бас хятадд ажиллаж исэн. Ажиллаж явах хугацаанд болохоор бас ингээд ярьж байгаа юм нь болохоор угаасаа надаа одоо юу гэж хэлмээр юм. Ажиллаж байхад дандаа эрэгтэй хүмүүстэй хамт ажиллаж исэн. Тэгээд борлуулалтын компанид ажиллаж исэн. Тэр үед болохоор одоо ингээд дарга нарын хэлж байгаа үгнүүд ч юм уу ингээд дандаа за одоо та бүхэн ингээд сайн ажиллаад их хэмжээний мөнгө олонгуудаа за тэгээд баян болчих юм бол та нар хүссэн одууттайгаа хідэн насны охинтой тэгээд ямар ч одоо од байна уу модель байна уу ямар ч хүнтэй хамаагүй ингээд үерхэж ингэж одоо гэрэлж сууж болно хүссэн эмэгтэй чинь чиний эхнэр болоод ирнэ гэж айгүйх ярьдаг байсан. Тэнгүүт одоо миний ингээд бодлоор болохоор энэ хятад хүмүүс болохоор ер нь ингээд эмэгтэй хүн гэд харангууд дандаа ер нь тэр талрын суугаараа ингээд хараад яваад идэг юм болов гэж би бодсон. Тэгэхээр ингээд одоо би яг ярьж байгаа юмнуудыг ингээд ирээд уулзж байгаа хүмүүс нь дандаа ингээд нэг 10 хүнээс 7 нь бол заавал тийм асууж байгаа юм. Тийм юм ярьж байгаа ингээд охтуудтай уулзах гэдэг ч юм уу. Тиймэрхүү юмнуудыг ингээд ярьж байгаа юм. Тэгэхээр миний бодлоор болохоор өөрсдийнх нь ингээд бодол санаа тэр юм нь болохоор угаасаа жоохон бохирдсон тиймэрхүү хүмүүс байдаг болохоор тэр талаар бас ярьдаг юм болов гэж бас боддгийн. Тэгээд бас яг одоо эмэгтэй хүний талдаар ингээд яриад эхлэх юм бол тийм хятад эмэгтэй хүмүүс бас ер нь бол миний одоо тэр хятад хүмүүсийн өөрсдийнхөө яриад байгаа шиг бол тийм одоо ичимхий тийм өнтер бол нэг биш юм шиг санагддгийг. Надад бол би хятадд ингээд сураад амьдарч байхад болохоор тийм одоо янз бүрийн ихчнэр мэгчнэр ингээд сонин юм асуудаг тиймэрхүү юмнууд бол гарч исэн. Би бол гайхширч исэн ингээд надаас ингээд миний ээж аавын үеийн тийм ихчнэр энэ сонин юм асуудаг ч юм уу. Тиймэрхүү хятад эмэгтэйчүүд бас өөрсдөө бас нэг тийм амар юу байгаад миний бодлоор бол Монгол охтууд бол тийм эмэгтэй эгчнэр дээр нь тийм асуухгүй байх. Хятад эмэгтэйчүүд бол тэр тал дээр зөвхөн эгчнэр биш ингээд бас үеийн охтууд ч юм уу нэг сонин асууж ирсэн бас юунууд гарч ирсэн над дээр. Би бол өөрөө зөвшөөрөөгүй. Гэхдээ тиймэрхүү юмнууд бол гарч ирсэн. Тэгээд энэ нөгөө нэг ихэнх нь дандаа ингээд Монголд ирж байгаагүй ч юм уу. Тиймэрхүү хүмүүс ингээд Монгол охтуудын талаар төрөл бүрийн одоо доошоо хийх, доромжлох тиймэрхүү юмнууд айгүйх ярьж илээ. Тэгээд нэг залуу байсан. Би нэг залуугийн бичлэгийг үзсэн. Нэг хятад залуу Монголд найз охинтой байсан. Одоо ингээд Монгол найз охинтой байсан. Гээд халах яадаг чсэн найз охин халах найз охинтой байсан. Тэгээд тэр охин нь болохоор эхлээд үерхчихсэн аа.
хятад хоёлоо явъя. Ингээд хятад руу явцгаая гэдгсэн чинь ингээд манай би болохоор ингээд бөөг шүтлэгтэй тэгсэн чинь манай ингээд шүтдэг бөөгийн ингээд нэг бидний ингээд юмаа үзүүлдэг хүмүүс маань болохоор юу намайг хятад руу явах юм бол одоо хятад хүмүүс айгуу тийм одоо хүний наймаа хийдэг тийм хүмүүс байдаг болохоор битгий хятад руу яваарай гэд ингээд үдсэн байлээ. Тэгэхээр би ингээд одоо чамаас саллаа гэд тэгээ салсныг нь өөрөө айгуу гайхсан гинэ. Ер нь бол хятад хүмүүс тийм ер нь ихэвчлэн шүтлэггүй хүмүүс байдаг. Шүтлэг байдаггүй хүнийг хамгийн одоо дээднэ гэж ер нь бол хятад хүмүүс боддог. Гэхдээ ер нь бол төрөл бүрийн шашны одоо урсгалууд зөндөө олон энэ тэнд байдаг л да. Гэхдээ ихэнх хүн нь болохоор шашинд ер нь итгэдэггүй, шашин одоо шүтлэггүй байдаг. Тэгээд тэр залуугийн хувьд бас шүтлэггүй байсан бах. Яадаг ч гэсэн бөөдөр очиж үзсэн. Бөө нь болохоор ингээд одоо ямар ч тийм утгагүй одоо галзуу хүн шиг ингээл нэг ойрлж дэвхцэж байж байгаа л нэг худлаа өнөө ирээдүг харсан болоод нэг тиймэрхүү юм ярьдаг хүмүүс байлаа. Үнэн нь бол айгүй өндөр юм байлаа. Надаас $400 авсан Монгол шиг ийм цалин багтаа газар ингээд $400 ингээд зүгээр нэг ингээ юм үзүүлэхэд ингээ өгч байгаа. Надад бол амар аимшигтай байсан гэж ярьж лээ л дээ. Ер нь бол маш худлаа мэдээллүүдийг тарааж байгаа. Тэгээд одоо ер нь бол тийм тариф юм байдаггүй ба ихэнх хүмүүс бас мэдж байгаа ах тэр чин шүтлэгтэй хүмүүс өөрийнхөө ингээд одоо ингээд боломжоороо тэгээд өргөл барьцгээд өгдөг те. Тэр нь болохоор зөвхөн бөөгийн шашинд байдаггүй ер нь бол баг урсгал болгонд байдаг. Христийн шашинд ч гэсэн одоо ингээд би харахад бол хүмүүс ингээд мөнгө үлдээгээд ингээд байшингаа илүү сайжруулаарай энэ төр. Тэр нь бас л ингээд яг л одоо бидний бөөгийн шашинтаа өгж байгаа шиг бас ингэж өгдөг юм байлаа. Тэгэхээр тэр бол баг шашин болгонд байсан. Би одоо Ташкент руу яваад Узбекистанд энэ төр очиход болохоор тэд нар болохоор одоо Аллахагаа шүтдэг. Тэнгүүт тэнцэн ингээд сүмийнх нь ойролцоо ингээд зөндөө олон мөнгө хийдэг савнууд байсан. Тэгээд биднэрт ингээд тусламж хүргээд одоо ингээд мөнгө өгөөрэй гэсэн тийм хайрцагнууд байлаа. Тэгэхээр бүхий шашинд байдаг. Тэгээд ер нь бол муухагаар бөөг харлуулах гэсэн тийм мэдээллүүд айгүй их тарааж илээ. Бөөг болохоор ингээд юу мэддэггүй ингээд ер нь бол улс төрийн бодлоготой бөөг гаргаж ирсэн гэсэн утгаар хэлж исэн. Яагаад гэхээр Монгол охтууд ингээд монголчууд ядуу байгаад байна. Тэгэнгүүтээ ингээд өвөр Монгол руу айгүй их одоо гэрлэхийг хүсэж байна. Өвөр Монгол руу явж охтууд гэрлэхийг хүсдэг. Тэгээд Монгол улс хүн ам нь бага хятад руу яваад ингээд гэрлээд ахаар ер нь бол хүн амын ингээд маш ингээд юуг одоо ингээд тэнцвэр алдагдана. Тэгээд бас хүн цөөрн тийм болохоор ингээд Монгол охтуудыг барихын тулд одоо бөөг гаргаж ирээд тэгснэ бөөгөөр ингээд хятад хүмүүс нь ингээд хүний наймаач тийм энэ гэсэн тийм мэдээллийг тарааж байна энэ гэж тэгэж бол ярьж илээ, тэрийг тайлбарлаж илээ. Тэр бичлэгийг болохоор 1 сая хүн үзсэн байлаа, 1 сая гаруй хүн үзсэн байсан. Зөндөө олон үзсэн гэсэн үг. YouTube дээр л зөвхөн тэр одоо үзсэн нь болохоор 1 сая гаруй байсан. Тэгээд хятад хүмүүсийг монгол хүмүүс болохоор хятад хүмүүсийг бүгдийг нь ингээд хүний наймаач ингэж харддаг юм байлаа. Тэгээд тэр нь болохоор улс төрийн бодлого байдаг гэж ярьж исэн. Тэгээд ер нь бол энэ бас оргүй бол юм биш. Тэр залуу бол хэлж байгаа нь болохоор хятад хүмүүсийг ингээ харлуулж гин хүний наймаачд гэж яриад байна гэж яриад байгаа нь болохоор бас оргүй юм бол биш. Маш олон судалгаанууд байдаг. Гэхдээ ингээ хятадууд бас өөрсдөө дарахыг айгүй хүсдэг. Тэр нь болохоор хятад их сургуулийн оюутнуудыг ч юм уу ингээд янз бүрийн охтуудыг ингээд зараад ууланд ингээд ямар ч тийм хүн ингээд сүлжээ мүлзээ юугүй газар ингээд аваачаад хөгшин хүмүүст аваачаад зараад тэгээ ингээд ихнэр нь болоод ингээд хүүхэд төрүүлээд ингээд хорцсон ч юм уу тиймэрхүү кинонууд айгүйх байдаг. Хүүхдүүдийг хулгайлсан одоо намайг бас ингээд юугүй худлаа яриад байна гэж бас бодож иж хүмүүс ярьж иж магадгүй. Гэхдээ зөндөө олон кино байдаг. Киног болохоор ингээд худлаагаасаа юугаа гаргаж ирэхгүй бодит амьдралаас сэтвэлсэн ингээд зөндөө кинонууд бол байдаг. Би тэд нарыг бас гаргаад өгч болно. Ингээд шаардлагатай гэх юм бол хүүхдүүдээ багад нь ингээд хулгаад алдаад тэгээд ингээд ядуураад ингээд хүүхдээ алдснаас болоод сэтгэл зүйн хямралд ороод ээж нь нас урцсан, аав нь болохоор архичин болцсон ч гэдэг юм уу. Тиймэрхүү кинонууд айгүйх байдаг. Хүүхдүүдээ ингээд нэг амьдралаараа хайж байгаа. Тэгээд бас охтуудыг ингээд уулан дээр аваачаа 2 3 жил хэдэн жил чинь ингээд зараад тэр ингээд одоо бэлгийн бүлжлэг хийлгээд ингээ явцсан тиймэрхүү кинонууд айгүйх байдаг. Гэхдээ хятадаас болохоор дээрээс нь дарж идэг тэр мэдээллүүдийг гадагшаа гаргахгүй тулд тэгэхээр өөрийнх нь яриад байгаа хятад хүмүүсийг ингэж харж байгаа нь бол буруу энтер гэж ярьдаг нь болохоор бас тэр нь болохоор бүр байхгүй юм бол биш.
би бол мэднэ. Ингээд кино, төрөл бүрийн цахим мэдээллүүдийг би бас уншдаг хятад хэл дээр. Тэгэхээр тиймэрхүү юмнууд бол байдаг. Тэр залуу болохоор ингээд Монгол хүмүүс ингэж шал буруу боддгийм байлээ энэ төр гэдгснэ. Ер нь бол хэлж байгаа утга санаа нь болохоор энэ ингээд улс төрийн бодлого байгаад байна. Монгол хятад бол ингээд хятад байгаа үр монголчууд бол үнэхээр сайхан амьдарч байна. Гэхдээ энэ Монгол улсад байгаа монголчууд болохоор ер нь бол тийшээгээ амьдрахыг хүсэж байна. Хятад руу явахыг хүсэж байна. Октод нь ихэвчлэн явахыг хүсэж байна ч гэдэг юм уу. Тиймэрхүү мэдээлэл ингээд хятад залуучуудтай ингээд гэрлэх гэж байна энэ төр гэдэг ч юм уу. Тиймэрхүү мэдээлэл, худлаа мэдээлэл айгүйх явдаг юм байлаа. Тэгээд би бас өмнө анзаарч байсан. Ер нь бол тэр талын ингээд бодол нь арай их байдгийн болоо эрэхтэй хятад эрэхтэй хүмүүсийн. Тэгэл Япон руу явах эсвэл ингээл Таиланд руу Вьетнам руу явна гэтэр гээл тэнгүүтээ дандаа нэг тим юм ярьдаг те. Шөнө нь болохоор тим газрууд руу очиж болно. Тим ингээд октод байдаг газар ингээд гудамжнууд байдаг ч гэдэг юм уу. Тиймэрхүү юмнуудаа ер нь айгүй их ярьж бичлэг болгож хийдэг юм байлаа. Монголд болохоор аялж байгаа бичлэгнүүдээр бас нэг тим юмнууд амар гаргаад байдгүй шүү дээ. Одоо ингээд тэнгүүт хятад болохоор ингээд ярьж байгаа нь тайлбарлаж байгаа нь болохоор ингээд энэ Вьетнамын энэ ингээ хэсэг нь болохоор эрчүүдийн диваж юм а. Таиландын энэ хэсэг нь болохоор ингээд Аз жаргалын диваж нь одоо 6 цэнгэлийн юу юм уу ч гэдэг юм а. Тэр талаараа маш их юм бичлэгнүүд айгүй хийдэг юм шиг санагдсан. Тэгэнгүүтээ бас яванда Оросоос ингээд Оросд ингээд маш олон охтууд ингээд хятад залуутай сууна гэдэг байна. Тэр гээл маш олон төрлийн юм худлаа мэдээллүүдийг айгүй их түгээдэг юм шиг санагдсан надаа. Тэгээд ер нь түүхийг гуйлах тал дээр бас айгүй их юм байлаа. Тэр нөгөө одоо Монгол охинтой, Монгол одоо энд халах охинтой үерхэж байгаад салцсан гэдэг байгаа тэр ютубер залуу болохоор хятад залуу болохоор ярьцсан тэр бичлэгнийхэн доор ингээ комментнуудаас нь би нэг хэдийг уншлаа л да. 3 коммент л уншсан. Доошогоо уншаагүй. Тэнгүүт нэг би бол өөрөө өвөр монгол хүн. Тэнгүүт энэ монголчууд гэдэг байгаа энэ Монгол улсад амьдраад байгаа хүмүүс болохоор яг жинхэнэ одоо монгол хүмүүс бишээ. Яг ингээд Чингис хааны үед байсан монгол хүмүүс бүгдээрээ нүгээд одоогийн энэ хятад улсад байгаа өвөр монголын энд байгаа штэ. Ухааны нэг хүн ингээ бичсэн байсан. За тэнгүүт нэг манж хүн гэсэн байсан. Би бол ингээд манж хүн байгаамаа. Яг үндэ бол ингээд Чингис хаан ч хүртэл ингээд яг үндэ хятад хүн шүү дээ. Одоо энд байгаа Монгол улсад байгаа монгол хүмүүстэй бол ямар ч холбоогүй юм байгаа шүү. Одоо энэ Монгол улсад байгаа монгол хүмүүс чинь болохоор одоо Чингис хааны үед байлдаж исэн одоо боолууд тэгэнгүүтээ одоо ингээд гаднаас энэ тэндээс ирсэн одоо яг бол Чингис хаантай байлдаж явж исэн тэр монгол хүмүүс бол бишээ гэдэг нэг манж хүн гэдэг өөрийгөө болохоор манж хүн гэдсэн. Би бол манж хүн. Манж хүмүүс нь болохоор бүр ингэж устдаж үгүй болоогүй. Ядаж гэсэн нэг 10-аас 20 сая хүн байдгийн юм шиг байлаа. Хятадын хойд хэсгээр. Тэгээд тэр хүн болохоор ингээд одоо манж хүн одоо яг Чингис хааны үед байсан монголчууд болохоор ингээд ер нь бол нэг хүмүүс. Тэгтээ тэр нь болохоор хятад хүмүүсээс үүсэлтэй тэр гэсэн нэг амар инээдтэй юм ярьж илээ. Түүхээ мэдэхгүй. Тэгснэ ингээд гуйлах ингээд амар тэнэг юмнууд айгүй хөвтсөн байлаа. Улаанбаатар гэдэг нэр нь болохоор манж нэр байгаамаа. Тэр нь болохоор ингээд дундын амралтын газар гэсэн нэртэй амралтын хот өөрсдийгөө амраах гэж байдаг гэсэн манж утгаар тийм утгатай үг байдаг гэж ярьж илээ. Улаанбаатар нь болохоор ингээд социализмын үед ингээд социализмын одоо ингээд одоо утгыг одоо ингэж харуулсан. Улаан гэдэг өнгө нь болохоор тэр социализмын одоо энэ юуг харуулж байгаа шүү дээ. Тэнгүүтээ Баатар гэдэг нь болохоор одоо ингээд байлдж байгаа, улсаа хамгаалж байгаа энэ юуг төлөөлөө. Тэгээ Улаанбаатар гэж өгсөн. Тэгэхэд тийч болохоор ингээд манж үг байгаамаа энэ гэж бичсэн байсан. Тэгээ яа тэгчээсэн дахиад нэг комент нь болохоор ер нь бол энэ Монгол одоо хүмүүс бол Монгол улстайгаа монгол хүмүүс бол бурайд хүмүүс хаа баг бүгдээрээ тэр гэсэн нэг тиймэрхүү юмнууд ярьсан байсан. Тэгээд ер нь бол төрөл бүрийн ямар ч судалгаагүй тэгэж харлуулах гэж айгүй их үздэг юм шиг байлаа. Тийм болохоор бүгдээрээ бас өөрсдийнхөө түүхийг судлаад өөрсдөө мэддэг байх хэрэгтэй, өөрсдийгөө хамгаалдаг байх хэрэгтэй. Тэгээд бас зөвхөн ингээд өөрсдийгөө биш улсынхаа түүхийг хамгаалдаг байх хэрэгтэй. Тэгээд өөр юмнууд мэдээлэл байх юм бол би бас ингээд түгээгээд явна. За баярлалаа.